шинэ ерөнхий сайдыг иймэрхүү байдлаар тодруулбал яасан бэ гэдгийг саналаа эрх баригч намынхан гаргаж ирж байна. Тэгэд энэ дээр бол яг хав ганц л юм бодогдож байна. Бид нэр одоо манай намын залуучууд голдуу гүшүүд одоо 2 дугаар сард ямар зарчмын байр суурь илэрхийлсэн бэ? Миний гаргаж тавьсан бичгийн үндслэл үндсэндээ парламентын арчлыг хамгаалах талдаа л байсан. Одоо ингээд оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайдыг огцруулах боллоо. Тэгээ дараагийнх нь хүн гараад ирлээ гингүүд энэ үндслэл хангагдчихж байгаа зүйл ерөөсөө биш байна гэдэг нь сая Монгол Ардын намын баг хурлаас гарсан шийдвэр. Тэгээд ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа хүнийг ингээд ажиглаад харахад зөвхөн дандчтар гэдэг хүүгэнтэй гол нь биш. Ер нь ингээд цаана юу болж байгаа вэ гэдэг, ямар хүнийг командаар ямар шийдвэрүүд гараад байгаа вэ гэдэг дээр ингээд харахад бол парламентын арчлалт маань эргээд аюултай байдалтай хിവэрэ байна гэж дүгнэж байна. Тэм нөө өмнөх засгийн газар дээр байр суурь илэрхийлжсэн манай залуучууд бол яг адилхан байр суурьтай байгаа. Бид нэр парламентын арчлал хамгаалъя гэсэн. Тэгээ Монгол Ардын намын баг хурал одоо Монгол Ардын намын баг хурлынхандаа ч гэсэн уриалмаар ер нь Ардын намынхандаа 100 жилийн түүхтэй зөндөө баяр маяраа хийдэг, олон жилийн түүхтэй хүний нөөцтэйгөөрөө бахархаж ярьдаг нам та бүхний нуруунд дээр Монголын парламентын арчлал, Монголын тусгаар тогтнолыг ирсэн байна. Тийм учраас энэ түүхэн үүргээ хүлээж ухамсарлаж шийдвэр гаргаач. Зүгээр ингээ нэг айлын нэг авда загнуулаад бүгдээрээ за загнуулахаас эсвэл айсандаа гэдэг юм уу ингээд энэ шийдвэрүүд гаргаад яваад гэж болохгүй. Дандастар даргын хувьд ярих юм бол яг хөвгүн талаас нь бид нэр сайн уу олон зүйлийг ярьж болно. Ер нь сайн парламентч байсан уу, их хурлын дарга байхдаа сайн ажилласан гэх мэтчлэн байна. Ихтэй бас яриул өөр түүхүүд бас биднэрт байна. Жишээлбэл салхитын мөнгөний ортой холбоотой олон асуудлууд яригдж болно. Өнгөрсөн хугацаанд тэр ерөнхий сайдтай болон хуучин ерөнхийлөгчтэй хөрсөх ерөнхийлөгчөөс өмнөх ерөнхийлөгчтэй хамтарч хийжсэн ажлууд гэх мэтчлэн тэгээ үлдээсэн энэ яг их хурл удирдах байхдаа үлдээсэн жишгүүд нь жишээлбэл сайн жишгүүд байсан юм уу гэх мэтчлэн шүүмжлэлтэйгээр хандах олон асуудлууд бол байна. Гэтэ энэ удаад бид нэр ингээ хин нэгэн хөв хөнгөхөөсөө илүүтэй яг энэ парламентын арчлалын төлөө зохисох ёстой. Монгол Ардын намч дээр арчилсан намч дээр ингээ бид нэг өсч явжсэн дарангуулагчаасаа өөр нөгөө дарангуулагч руу шилжиж өгөх энэ алхмыг 126 хийж өгч ерөөсөө болохгүй гэдэг байр суурь мараад хിവэрэ байгаа. Тийм учраас ингээ хоёр намын бүлгүүд энийг нухацтай авч хэлцэх хэрэгтэй. Ер нь Ардын намынхан бас энийг нухацтай бодох хэрэгтэй. Ингээд бид нар чинь одоо Монгол улс шүү дээ. Арчилсан Монгол улс. Монголстан гэдэг шиг байж болохгүй шүү дээ. Нэг хэн нэгний хүслээр ингээ яваад байдаг. Тэгээ парламент нь бүгдээрээ ингээд заа гэдэг ингээд толгой тохиол суудаг байж болохгүй. Одоо жинхэнэ утгаараа шинэ үндсэн хууль одоо нэмэлт өөрчлөлтөөр бүрдсэн энэ 126 гишүүнтэй парламент яг энэ 126 гэдэг тооныхоо утга учирыг үзүүлэх хэрэгтэй. Энэ парламентын засаглал гэдгийг хамгаалж үлдэх үүрэгтэй гэсэн үг. Тэрнээс ч бид нэр одоо ингээд шууд улаан цайм харж штэ. Зүгээр л одоо ерөнхийлөгчийн таман газрын дарга байгаа хүн штэ. За энийг ерөнхий сайд болгох. Парламент бүгдээр дэрх хэл гаргаж ерөөсө болохгүй. Энэ цаана болж байгаа үйл явдлыг нь бүгдээрээ монголчууд харж байгаа хөх гэж бодож байна. Тэгэхээр энэ бол бид нар парламентын бол парламентчиг байх хэрэгтэй. Монгол Ардын нам одоо иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, Монголын парламентыг хүндэтгэж шийдвэр гаргах ёстой. Тэрнээс ингээд Монгол Ардын намын баг хурал гэдэг энэ цагаан байран дээр шийдвэр гаргаад тэгэл тэр нэг хүний командаар яваал тэгэл тэрийг нь ингээд биелүүлэх шахдаг юм байж болохгүй л дээ. Одоо ер нь үүсэж байгаа нөхцөл дээр бол ардчилсан намд эрхэх хөрөлөөр илүүтэй анхаарч байна. Жишээлбэл Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс хэвслийн засгийн газар гэдэг зүйл чиг баримжаа явж магадгүй гэдэг улс төрийн өрөөнд яригдсан л та. Жишээлбэл энэ дээр ардчилсан намын 6 сайд томилогдох гэсэн асуудал яригдж байна. Бүлэг дээр ер нь улс төрийн шийдвэр дээр ер нь хэрэг бат байх юм бэ? Энэний урилгууд ороод ирэх юм бол алдагаад ч гэдэг том төслүүд одоо хамтралагдаад ороод ирэх юм бол та боорж ажиллах уу? Тий одоо хин итгэсэн. Манай бүлэг дээр бол ямар нэг юм яригдаг байгаа. Бүлэг дээр ямар нэгэн яригдсан шийдвэр гараагүй байгаа. Зүгээр энэ ирэх барьж байгаа нам тэр урилга явуулах эрхтэй байгаа нам чинь өөрөө баг хурлынхаа шийдвэрээр арчилсан намгүй цаашдаа явъя гэж шийдвэр гаргацсан. Тэгээ тэрийг нэгт дагах бах. Хоёрдугаарт бол арчилсан нам ингээд далаасан газар нь далд ороод алсан газар нь гарч ирээд идэг бай. Энэ нам бас биш. Энд чинь 180 мянган гишүүнтэй өнөөдрийг хүртэл 30 жил төрөв барилцаад ирсэн нам шүү дээ. Өөрсдийн бодлоготой. Тэгэхээр энэ дээр бол нэг юм зүгээр нэг хэдэн хүнийг сайд болгох
болгохгүй гэдгээсээ илүү Монголын ардчлал энэ парламентын засаглалыг хэрхэн хамгаалах вэ гэдэг байр суурин дээр байх ёстой. Энэ бол миний хувийн байр суурь. Бүлэг бол хуралдаагүй байна. Хамтарсан засгаас хамтарсан засгийн урилга ирүүл яах вэ гэдэг дээр жишээлбэл намын удирдах байгууллагын зүгээс ямар ч хурал энэ сэдвээр хийгээгүй хэлцээгүй байна. Тэгэхээр бол одоо энэ хамгийн эхлээд орж ирж байгаа ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүн за эвскүүгээр хамтрахгүйгээр том төслүүчин гацнаа. Ингээд төр ер нь ажил хийж чадахгүй болно. Улс төрийн гацаанд орно гэж ярьж байгаа гишүүд бол миний бодлоор эх орноосоо урвж байгаагаа илэрхийлж ингэж би ойлгож байгаа. Энэ юу гэсэн үг логик юм те. Ягаад энийг ингээд гишүүд юм итгэлтэй хэлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол за манад ингээд сайдыг өгөхгүй бол бидний эрх ашгийг хангахгүй бол ажлыг чинь гацаа шиг үж хэлж байгаа юм. Шантаж хэлж байгаа юм. Логик нь тийм байгаа зү. Хэрвээ хамтраад яамаа хуваагаад томилгоогоо хуваахгүй бол занаа ажил чи явахгүй шүү гэдэг чинь шантаж үсттэй. Тэ? Аль талдаа ардын нам дотор талаа ч гэсэн хэрвээ манай нам тийм байр суурьлэр хэлүүлэлт хийж талдаа ч гэсэн. Тэгэхээр одоо манай гишүүд уунаас бодолтой үгээ хэлэх хэрэгтэй. Энэ парламентын гишүүн болохдоо тангараг өргөж байгаа. Энэ тангарагын дотор хэрвээ хамтрах юм бол эвсэх юм бол биднэрт яам сайд өгөх юм бол ажил хийн гэж хэлээгүй. Олон нийтийн нийт ард түмний эрх ашигыг дээдлэнэ гэж байгаа. Эдлэг эрх ашигыг дээдлэнэ гэж. Энэ тангарага санах хэрэгтэй. Тэгэхээр ухаалаг сөрөг хүчин байна гэдээ хамгийн анх би парламентд тангараг өргөж гарч ирээ ярьцлага хийж байхдаа өгж байхдаа илжсэн зүйл нь энэ. Өөрөөр хэлбэл сөрөхийн тул сөрөөд байхгүй. Сайн ажлыг бид нэр явуулахын төлөө байна. Инх гэж л энэ парламент болсон болохоос биш нэг албан тушаал эсвэл нэг тендерийн хэдэн хөв нэг ийм юм нэгчээд тэ зөрүүлээд тэрийг нь өгөхгүй бол та нарын ажил явахгүй шүү. Наад засагч нь докторгүй байна шүү гэж ингэж ярьж өрөөсөө болохгүй. Тэгэхээр одоо ингээд хэрвээ эвсэхгүй бол энэ цаашдаа ер нь төр ингээд ажил хийж чадахгүй болно гэж ярьж байгаа гişүүд бол би тангарагаас няцж байгаа хэрэг гэж ойлгож байгаа. Танийгаар ер нь яг ямар процессор ер нь ерөнхий сайдаа нэр дэвшүүлэх гэсэн юм байна. Гэхдээ процесс нь бол эдгээр ингээд удирдах зөвлөлөөс нэг хүн гаргаад тэгээд тэрийг баг хурлаараа явуулдаг ийм процесстэй юм байна л да эдний намын дүрмээрээ. Тэгэхээр баг хурал дээрээ жишээлбэл ингээд багцлагдаад байгаа хүн болгон харж штэ. Тэгээд ерөөсө команданд ор ерөөсө бүх юм шийдэгдээд чи ил үү штэ. Ерөнхийлөгчийн таван газрын дарга нь ерөнхий сайд болъё гэдэг ийм чи ингээ юу болж байгааг нь ойлгомжтой шээ. Энэ байж болохгүй л гэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл бид нэр ингээ жишээ авах юм бол хойд төршин жишээн дээр нэгэн үе нэг ерөнхий сайд ерөнхийлөгч хоёр чи ингээ нэг солигддог нэг ингээ сөөлжиж яваад сүүлдээ энэ хоорондоо бүх системийг бүтэн угсраад одоо ингээ нэг хүн нь бүтэн 20 хэдэн жил ингээд ерөнхийлөгч нэртэй хаан ингээ сууж штэ тий. Тэгэхээр энэ нөхцөлийг бид нэр ингээ зүгээр хараад сууж болохгүй. Хэрвээ тэх юм бол яг л тийм хөв заяа монголчуудыг хүлээх чинь энэ бол монголчуудыг хүлээж зөвшөөрч яавч болохгүй зам. Яг тэгэхээр бид нэр хоёр том хүчний дунд байдаг. Өөр улстай одоо хэлийн гарсан ямар нэгэн байхгүй. Тэгэхээр бид нэр энэ дундаа парламентаа амьтаа байлгаж иж тодорхой шийдвэр гаргах тусгаар тогтнол хамгаалж үлдэх юм боломжтой. Тэгэхээр парламентыг хүчтэй байлгах хэрэгтэй болохоос биш парламентыг аль нэг хүчний тал үйлчилдэг ийм конопны цуглуулга болгож ерөөсө болохгүй л гэсэн байр суурь байна.